Өнөөдрийн имчилэг дээр хизээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэглэхүүр номын 1-р бүлгийн гол санааг товчлон ярих болно. 1-р бүлэг нь харамсал, харуулслын тухай байгаа. Сэтгэл зүйд бол хоёр төрлийн харамсал байдаг юм байна. Нэг нь өнгөрсөнд хийсэн зүйлдээ харамсах харамсал бол нөгөөх нь өнгөрсөнд хийгээгүй зүйлдээ харамсах харамсал юм байна. Тэгээд энэ хоёр дундаас хийгээгүй зүйлдээ харамсах харамсал бол хүнийг маш их өвтгчийдэг. Хүний хамгийн том харамсал бол тэр хийгээгүй зүйлдээ харамсах харамсал гэдэг юм байна. Харин хийсэн зүйлдээ харамсах харамсал бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дуурсамж болдог, туршлага болдог. Харин хийгээгүй зүйлдээ харамсах харамсал бол эцсийн хүртэл харамсал чигээрээ байж бид нэрийг дотроос нь өвтгчээд юм байна. Тэгээд энэ хийгээгүй зүйлдээ харамсах харамслыг гэхдээ одоо өвдөж, шаналж ч юм уу тэр өвдөлтийг мэдэрч байж тэрийг эдгээдэг зүйл биш гинэ. Ингэж бичсэн байна. Хийх ёстой байсан үйлдэлийг орхисон харамсал бол өвдөж эдгэрдэг шарах бишээ. Харин эдгээхийн тулд дараагийн боломжийг зоригтой ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэл жишээ нь одоо та нэг хэцүү хүнтэй тааралдаа тэр хүндээ туслаагүй байлаа гэж бодъё. Тэгээд дараа нь ингээд та сэтгэл дотроо тэр хүнд би туслах ёстой байсан да, би тусалж чадах байсан штэ. Миний тусламж тэр хүнд хэрэгтэй байсан штэ гэд дотроо айгүй шаналж зовж илаа гэж бодъё. Тэгвэл тэрийг эдгээхийн тулд дахиад нэг тийм нөхцөл байдалтай учрахад та тэр үед нь яг зоригтойгоор алхам хийж хийх ёстой үйлдэлээ хийснээрээ дахиад тэр өнгөрсөн зүйлдээ харамсгаа болж эдгэрэх боломжтой юм байна. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн бид нэг ингэж харамсахгүй тул одоо цагта боломжуудыг бүгдийг атгаж сурах ёстой юм байна л да. Тэгээ 1-р бүлэг дээр хүн яг үхэлтэй нүүр тулсан ямар ч дүр эсгэх шаардлагагүй болсон яг үннээрээ байх тэр үедээ хамгийн харамсдаг 10 зүйлийн талаар за мөн алдсан боломжоо буцааж авах 5 алхам буюу одоо ирээдүйд бид нэр боломжтой тулгархад баримтлах ёстой 5 зарчмыг бичсэн байлээ. Энэ 5 зарчмыг яг уншаад үзэхээр би нэрээ хэрвээ ингэж боддог байсан бол хэрвээ энэ зарчмуудыг би хэрвээ баримталдаг байсан бол нэрээ боломжуудыг алдахгүй зоригтойгоор үйлдэл хийж чадах байсан юм байна да гэж бодогдсон яг бүр амьдрал дээр шууд хэрэгжүүлэх боломжтой 5 зарчмыг бичсэн байлээ. Тэгэхээр эхний 10 харамслалын талаар товчхон хурдан дурдаад энэ яг 5 зарчмыг нь илүү дэлгэрэнгүй ярилцъя. За хүн нас барахынхаа өмнө хамгийн харамсдаг 10 зүйл гинэ. Ингэж утсан байна. Австралийн сувилагч сэтгэл судлаач Брони Оуэрс нас барах гэж буй хүмүүстэй эцсийн мөчтөнд хамт байсан туршлагаа нас барахын өмнө хамгийн харамсдаг 5 зүйл номдоо тэмдэглэж сүүлчийн шивнээнүүдийн цаана нуугдаж байсан гүн харамслуудыг дэлгэж өгсөн юм а. За мөн Японы хөнгөвчлөх эмчилгээний эмч Оцу Шүүчи 1000 гаруй хүнд өвчтний хийж амжаагүй зүйлсийг нэгтгэн судлаж насны эцэст хамгийн харамсдаг 25 зүйлийг тодорхойлсон байдаг. Тэгээ номын зохиолч маань энэ хоёр том судалгааг нэгтгээд хүний хамгийн харамсдаг түгээмэл 10 зүйлийг номдоо бичиж өгсөн юм байна. За бас ингэж утсан байна. Хүн үхлийн өмнө хамгийн үнэнч, хамгийн тунгалаг болдог. Тэр үед дүр эсгэх хэрэгцээ алга болдог. Тийм ч учраас сүүлчийн харамсал гэдэг амьдралын хамгийн үнэн дүр төрх юм а гэсэн байна. За хамгийн харамсдаг зүйлсийн 1-р сэтгэлдээ дарсан хайр гинэ. Хайртай гэдгийг хэлж чадаагүйдаа хүн үхэлтэй нүүр тулсан үедээ хамгийн харамсдаг юм байна. Тэгээд ингэж утсан байна. Өнөөдөр чиний амьдралд оршиж буй хүмүүсийн үн цэнийг зөвхөн дотроо мэдрэх бус үгээр илэрхийлж сурах нь хамгаас чухал. Зарим үгсийг хожим хэлэхэд хэтэрхий оройтсон байдаг. Тэгэхээр хүн яг үхэлтэй нүүр тулсан байхдаа 1-р бол хайртай гэдгийг хэлээгүйдээ хамгийн харамсдаг гэж шүү. 2-р нь болохоор илэрхийлж амжаагүй сэтгэл буюу энд болохоор баярлаа, уучлаарай, хайртай гэдэг үгийг хэлээгүйдээ бас маш их харамсдаг гинэ. Баярлсан ч гэсэн баярлаа гэж хэлээгүй. Уучлалт гуймаар байсан дотроо шаналж гимсчихсэн ч гэсэн уучлаарай гэдгийг хэлж амжаагүйдаа хүн хамгийн их харамсдаг юм байна. Тэгэд Америкийн сэтгэл зүйч хүчирхийлэлгүй харилцаа гэсэн номондоо сэтгэл хөдлөлөө зөөлөн үннээр илэрхийлэх чадвар нь гэр бүлийн тэнцвэр дотоод амар амгалангийн үндэс болтгоо гэж бичсэн байна. Дотоод амар амгалангийн үндэс бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зөөлнөөр бас үннээр илэрхийлэх чадвар гэсэн байна. Тэгээд яг үннээр бодтойр нь баярлаа, уучлаарай гэж хэлээгүүдээ бас их харамсдаг юм байна. За 3 дахь нь болохоор хайрлаж чадаагүй гэр бүлтэй хамгийн харамсдаг гинэ. Гэр бүлтэй цаг зарцуулж чадаагүйдаа хамгийн харамсдаг юм байна. 4 дахь нь болохоор өөртөө босгосон хориг шүүмжлэлд дарагдсан дуугүй амьдрал гинэ. Энэ бол дотоодын шүүмжлэгч. Бусдын өмнөөс чамайг зэмэлдэг чимээгүй дайсан. Дотроос нь өөрийгөө би чадахгүй юм шүү, би бэлэн биш юм шүү, би хангалтгүй биш юм шүү гэж дандаа өөртөө хориг тавьж идэг. Тэрнээсээ болоод өөрийнхөө шүүмжлэлдээ дарагдаад дуугүй чимээгүй амьдрсандаа бас айгүй харамсдаг гинэ. Тэгээд хүн бас ингэж боддөг юм байна. Яагаад би тэр үед өөртөө итгээгүй юм бол? Яагаад би бусдын хэлхээс өмнө өөрийгөө зэмлсэн юм бол? Хамгийн гонхтой нь өөрийгөө хамгийн их шархлуулдаг хүн ихэнхдээ өөрөө л байдаг. Өөрийгөө доош нь хийж, өөрийгөө хоош нь татсандаа яг үхэлтэй нүүр тулахтаа би яагаад өөртөө тэгж хатуу хориг босгодог байсан юм болоо гэж харамсдаг гэсэн байна. За 5 дахь нь бол алхаагүй зам гинэ. Одоо ямар нэгэн зөвлөдүүдийг одоо би хэрэг Америк явсан бол яах байсан бол, би тэр сургуульд орсон бол, тэр хүнтэй танилцсан бол ч юм эсвэл би ажилласаа гараад зоригтой өөрийнхөө юмыг эхэлсэн болч гэдэг юм уу. Ерөөсө алхаж үзээгүй, тэр туршиж үзээгүй тэр зүйлсүүдтэй бас айгүй харамсдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл өөртөө боломж өгөлгүй орхисондоо
зөрчсөндөө шаналдгийн байна. Тэгээд номын зохиолч маань ингэж ütсэн байна. Одоо зүрхний чинь гүнд ямар мөрөөдөл шивнээд байна вэ? Тэр мөрөөдөлтөө боломж өг. Өөртөө ингээд дотроо хүсэжсэн ч гэсэн, бодож исэн ч гэсэн тэгвэл яах вэ гэж одоо төсөөлж исэн ч гэсэн тэрэндээ боломж өгөөгүй, амьлуулаагүй тэр мөрөөдлийнхаа ардаас хамгийн их харамсдаг учраас номын зохиолч маань тэр мөрөөдөлтөө боломж өгөө. Тэр бол чиний хинбэ гэдгийг сануулж буй дохио юм а. Их л амьдрал чинь яг энэ мөчөөс өөрчлөгднө гэсэн байна. Тэгэхээр тэр хүсээд байгаа зүйл чинь угаасаа таны дотоод дуудлага, хүсэл мөрөөдөл чинь шүү дээ. Тэрэндээ өөрөө амьдрахад нь боломж өгөөч гэсэн байна. За яг одоо энэ амьдрахад нь боломж өгөөч гэсэн чинь дараагийн хамгийн харамсдаг 6 дугаар зүйл нь булшлагдсан авьяас гинэ. Өөрт нь авьяас бэлэг байсан ч гэсэн тэрийг ашиглаагүй, гаргаагүй. Тэгээ хүмүүс дараа нь ингэж харамсд юм байна. Хүүхэд байхдаа дуулмаар л санагддаг байсан. Бичих хүсэлтэй байсан. Гэхдээ одоо яах ч билээ. Энэ насанд бүжиглэн гэвэл инээх л байх та. Бизнес эхлүүлэх мөрөөдөл байсан ч цаг нь өнгөрсөн. Ийхүү авьяас хүсэл тэмүүлэл нь амь орох ирэхгүйгээр зүрхний болон дуугийнхан хөгшөрсөөр байдаг. Яа амар харамсалтай байгаа. Энэ хэсгийг уншсан чинь бас айгүй эвгүй байсан. Хамгийн харамсдаг зүйл гэсэн чинь булшлагдсан авьяас бөгөөд таны дотор байгаа тэр авьяас чинь амь орох ирэхгүйгээр буюу одоо та ямар ч тэрийг хөгжүүлээгүй, гаргаж ирээгүй, өөртөө итгэлгүйгээсээ болоод ил гаргаагүйгээс болоод таны тэр дотор байгаа авьяас хүсэл тэмүүлэл чинь амь орох ирэхгүйгээр зүрхэнд чинь булшлагддаг гэсэн байна. Энэ хэсгийг уншихад бас жоохон эвгүй нэрээ бодогдчихлээ. Хөөе надад ч гэсэн ингээд хийж үзхийг хүсэж исэн, одоо янз бүрийн хичээлж үзхийг хүсэж исэн, өөрийн мэдлгүй огт хичээлж үзээгүй мэж татагдчихсэн тэр салбарууд байдаг штэ. Тэр ч гэсэн ингээд миний дотор амь ороогүй миний авьяас юм шийдсэн гэж бас бодогдсон. Айгу эвгүй л бичсэн байлээ. За 7 дахь харамсдаг зүйл нь болохоор хойш тавьсан мөрөөдөл төөрсөн он жилүүд. Хүн бүрийн зүрхний гүнд хизээнээс хоош тавьсаар ирсэн нэг мөрөөдөл байдгийг та мэднэ. Тэр мөрөөдөл зүгээр л чимээгүйхэн хүлээж сэтгэлийн мухар төвчээртэйгээр амьсгалж байдаг. Би хүснээрээ амьдрах ёстой байсан. Гэхдээ би бусдын үгэнд орсон. Энэ бол олон хүний амьдралын сүүлчийн дотоод дүгнэлт. Би хүснээрээ амьдрах ёстой байсан. Гэхдээ би бусд хүний үгэнд орсон гэдэг. Энэ бол маш олон хүний сүүлчийн амьдралынхаа төгсгөлдөө хийдэг дотоод дүгнэлт гэсэн байна. Тэгэхээр бусдын үгэнд орно гэхээр одоо ингэж хэлсэн байна л да. Гэр бүлийн шахалт, ёс суртахууны хүлээлт, нийгмийн зүйтэй гих нэртэй хүлээсэн үүргүүд донд маш олон хүн мөрөөдлөө дотроо булшилдаг. Тэрнээс л утгагүй амьдрал дотгошоо хөндөрсөн мэдрэмж эхэлдэг. Яг өөрийг нөгөө нэг хөглөдөг гой мөрөөдлөө хий гэхээр гэр бүлийнхнийхаа хүлээлтэнд нийцэхгүй ч юм уу, нийгмийн зөв гэж боддог, үн цэнтэй гэж боддог, нийгмийн хүлээлттэй нийцэхгүй болоод эхлэхээрээ хүн дүр эсгээд бусдын одоо хүлээлгэсэн үүргэнд нь ингээд дүр эсгээд амьдраад идэг. Тэгээд насан эцэслэхтэй болохоор би эцэг яг өөрийнхөө хүслийн дагуу амьдраагүй дүр эсгэж амьдарч ирсэн юм байна гэдгийг ойлгоод тэрэндээ харамгийг харамсдаг. Энэ бол сүүлчийн дүгнэлт гинэ. За тэрний дараагийн 8 дахь нь болохоор дутуугийн мэдрэмж. Сурнаа дараа сурна. Завтай болохоор эхлэнэ. Одоо арай эрт байна. Цаг нь тулахаар үзүүлээд өгнө. Ийхүү өдөр бүр өөртөө өгсөн чимээгүй амлалт, өчүүхэн хоошлуулалт л эцэстээ том харамсал болж хуурдаг. Тэгэхээр янз бүрийн би сурах байсан, дасгал хийх байсан, өөрийгөө хөгжүүлэх байсан гэдэг тэр зүйлсүүдтэй бас айгүй харамсдаг юм байна. За хамгийн харамсдаг 9-р зүйл нь болохоор өөрийгөө гээсэн амьдрал. Бусдын хүлээлтэд захирагдсан замнал. Зарим хүн өөрийнхөөрөө амьдарч байна гэж боддогч үнэндээ өөрт оногдсон дүрийг гүйцэтгэхээр насыг илээдэг. Төрөний хэлсэнчлэн хүмүүсийн хүлээлтэнд нийцдэгтэй бас маш их харамсдаг юм байна. За хамгийн сүүлийн 10 дахь нь болохоор энэ бас айгүй гүнзгий юм байлээ. Хоосон он жилүүд тэмүүлэлгүй амьдралын гуниг гэсэн байна. Одоо энэ тэмүүлэлгүй амьдралын гуниг гэхээр яг амьдралаагаа хүмүүс ажиллаалаагаа өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээл байгаа. Гэхдээ яг нөгөө мөрөөдлийнхаа дагуу, дуртай зүйлийнхаа дагуу хөглөгдөж биш зүгээр урсгалаараа амьдрсандаа бас айгүй харамсдаг юм байна. Ингэнэ би амьдрчил байсан. Гэхдээ тэмүүлэлгүй, итвэхгүй, өдөр хоногийг зүгээр л урсгаж өнгөрүүлсэн. Өөрийнхөө авьяасыг ашиглаагүй, гүйцэд даажлаагүй, сэтгэлээ хөглөөгүй. Жинхэнэ амьдрал гэдэг бол бүтээж, оролдож, унаж, босож, гэрэл рүү тэмүүлж амьдрах явдал. Тэмүүлэлгүй өнгөрөөсөн он жилүүд нь зүгээр нэг амралт биш, боломжоо оршуулсан насны гуниг болж хувирдаг гэсэн байна. Тэгэхээр ингэж маш олон харамсалт хийгээгүй зүйлдээ ингэж харамсахгүй тулд ирээдүйд боломжийг шууд атгах ёстой 5 зарчмыг бас биччихсэн байлээ. Энэ 5 зарчим бол шууд нэр амьдралдаа өнөөдрөөс шууд хэрэгжүүлэх боломжтой 5 зарчим байлээ. За 1-р зарчим бол өөрийгөө шүүмжлэхээ боль гэсэн байна. Бид
бид нар одоо боломжийг шууд атгах чаддаггүй тэр шалтгаан бол хэн нэгэн хүн чи наадхаа хийж чадахгүй штэ, чи болохгүй, чи хэрэггүй гэж хэлээгүй, харин яг өөрөө дотроосоо би чадахгүй юм шүү, би хангалттай биш юм шүү гэж дотроосоо өөрийгөө шүүмжилдгээсээ болоод бид нар боломжийг барьж авч чаддаггүй мэн. Тийм болохоор энэ дотоод дуу хоолой дотроос өөрийгөө шүүмжлээд байгаа. Ингэж дотроосоо өөрийгөө идэхэ болох ёстой юм байна. Гэхдээ ингэж хүн яагаад ингэж өөрийгөө дотроос нь идэж өөрийгөө шүүмжилдэг вэ гэхээр хүүхэд насанд нь өмнө нь ингээд хин нэгэн таныг чи чадахгүй штэ, чи болохгүй штэ гэж хэлж исэн байгаа анх. Тэгээд тэр үгийг нь бид нэр хүлээж аваад сүулдэ том болохоор тэр хүмүүс биднийг шүүмжлэхэ болдог ч гэсэн бид нэр өөрөө өөрсдийгөө тэрийг нь үнэнгээд хүлээгээд авцсан учраас дотоос нь өөрийгөө шүүмжилдэг болдго юм байна л да. Гэхдээ хүүхэд байхад бол мэдээж одоо аюултай зүйлд хүрэхэд л те аав ээжүүд бүгдээрээ л болохгүй штэ, хүүе бол гээл тэгдэж тэрийг нөгөө нэг хүүхдүүд би хийж чадахгүй юм байна, болохгүй юм байна гэд хүлээгээд авчдаг гэд. Тийм учраас одоо хүүхдийн сэтгэл судлал модал дээр бол хүүхдэд болохгүй бол гэж хэлэлгүйгээр яагаад болохгүй юм, яагаад болохгүй юм, одоо яагаад ингээд хамаагүй дураараа гүйж болохгүй юм те тэрийг ингээд хүүхдэд тайлбарлаж өгөх ёстой. Хүүхэд бол бүгднийг ойлгохдгоо гэж одоо заадаг юм байлээ. Тэгхгүйгээр нөгөө нэг одоо сайн мэдэхгүй байх юм бол нөгөө жоохон багт чинь бол гэлээдэг. Тэгэнгүүт хүүхэд ингээл би юу чадахгүй юм байна, би чадваргүй юм байна гэд хүлээгээд авчдаг. Тийм болохоор учир утгагүй ингээд шалтгааныг нь хэлэхгүйгээр бол гэж хэлж болохгүй юм шиг байгаа. Тэгээд ингээд нэгэнт бий болцсон дотоод дуу хоолой ихтгэл үнэмшил бол бидний сэтгэлийг бүтээн босгож байгуулж идэг, эсвэл эвдэн нурааж идэг. Яг дотроос нь өөрийгөө тэр ихтгэл үнэмшлийг нь анхандаа зөв өгөөд сайн мундаг чадвартай ч юм уу хийж чадна, хичээвэл болно гэсэн зөв ихтгэл үнэмшлүүдийг нөгчих юм бол өөрийнхөө сэтгэлийг дотроос нь бүтээн байгуулад явдаг бол эсэргээрээ бол одоо чи хангалтгүй болохгүй, чи юмд ерөөсө битгий хурц хийж чадахгүй штэ гэсэн ихтгэл үнэмшлийг өгчих юм бол өөрийнхөө сэтгэлийг дотроос нь нураагаад эхэлдэг гэсэн байна. Тийм болохоор одоо нэгэнт тэр ихтгэл үнэмшил нь бий болчихсон бол тэрнтэйгээ ингээд зөв харилцаж сурах хэрэгтэй байна л да. Тэгэхээр ингэж хэлж авах хэрэгтэй байна. Дотоод нөгөө нэг шүүмжлэгч чинь бий болоод нэг боломж гараад ирлээ, тэр боломжийг барьж авах гэж байтал за чи чадахгүй штэ, чи болохгүй штэ гэж өөрийгөө шүүмжлээд эхлэх юм бол тэр дотоод дуу хоолойндоо ингэж хэлэх хэрэгтэй байна. Би суралцаж байна. Би төгс биш ихэсэндээ бахархаж байна. Одоо оролдоод үзье, итгэлгүй ч гэлээ алхам хийгээд үзье. Би суралцаж байна. Би яг одоо төгсгөж чадахгүй байгаа ч гэсэн би суралцаж байна. Би сайжраад явж гинэ гэж хэлэх хэрэгтэй юм байна. Тэгээд өөрийгөө дэмж гэл тэгдэж штэ тий. Өөрийнхөө талд ор өөрийгөө дэмж гэлээдэг. Тэгвэл энэ өөрийгөө дэмжинэ гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр бие биедээ урам өгдөг сайн найз шиг өөрийнхөө талд зогсох шийдвэр юм аа. Учир нь хамгийн хол авч явах итгэл гадаад биш дотроос эхэлдэг. Тэгэхээр яг өөртөөгөө сайн найзтайгаа харьцаж байгаа юм шиг тий. Хэрвээ таны нэг найз чинь шин зүйл туршиж үзчихвэл та юу гэж хэлэх вэ? Чадна штэ, болно штэ, өөртөө итгэл гэж хэлнэ штэ тий. Тэгтэл яг тийм нөхцөл байдалд бид нэр өөрсдөө ороод өөрсдөө шин зүйл турших гад тэгэхээр би чадахгүй, би л авч чадахгүй шүү гэл өөрийгөө доош нь хийдэг. Тэгэнгүүт эсрэгээрээ төсөөлөх ёстой юм л да. Өөрийгөө яг ингэ сайн найзаа гэж төсөөлөд өөрийнхөө эсрэг талд нь ш өөрийнхөө талд ороод би суралцж байна. Эхэндээ чадахгүй байж болно гэд өөрийнхөө тэр дотоод дуу хоолойтойгоо ажиллах ёстой юм байна. Ингэснээрээ боломжийг атгаж сурах юм байна. За хоёр дахь нь болохоор айцаа тэрвэрэд урагшил гинэ. За айдас гэдэг зүйл бол бид нэр урд хожид хийж үзээгүй шин зүйлээ хийхдээ айд штэ тий. Тэгэнгүүт мөрөөдөл гэдэг зүйл бол мөрөөдөл ч юм уу бидний зориг гэдэг зүйл бол урд хожид очиж үзээгүй цоо шин газараа очихыг бид нэр мөрөөдөж байгаа тий. Одоо ерөнхийлөгч болно гэдэг зориг байсан ч гэсэн тэр чин урд хожид очиж үзээгүй газараа очиж үзэж байгаа тийм зориг штэ тий. Тэгэнгүүт айдас гэдэг зүйл болохоор урд хожид таны хийгээгүй зүйлээ хийж үзэхэд айдас гэдэг зүйл төрдөг. Өөрөөр хэлбэл та зоригтой хүрэхийн тулд урд хожид очиж үзээгүй газараа очиж үзэхийн тулд урд хожид хийж үзээгүй зүйлээ хийх ёстой штэ тий. Тэгээд урд хожид хийж үзээгүй тэр зүйлийг хийхэд айдас төрж идэг. Тийм болохоор номын зохиолч маань айцаа тэрвэрэд урагшил гэж бичсэн байна. Айцтай байна гэдэг чинь та өмнө нь хийж үзээгүй зүйлээ хийж туршиж үзэж чинь өмнө нь хийж үзээгүй зүйлээ хийж туршиж үзэж байгаа учраас урд хожид гарч байгаагүй цоошин үр дүн гарна гэсэн үг. Хэрвээ таны амьдралд айц байхгүй байгаа бол та өмнө нь хийдэг зүйлсүүдээ хийгээд ийн гэсэн үг. Өмнө нь хийж байгаа зүйлсүүдээ хийж байгаа юм чинь таны ирээдүй огт өөрчлөгдөх вэ гэсэн үг. Яагадгүй нэг хийж байгаа зүйлээ адилхан л нэг зүйлээ хийгээд хамбал адилхан л үр дүн гарна шүү дээ тий. Тэгтэл бид мөрөөдөл өөр үр дүн хүсээд байгаа юм чинь өөр зүйлийг хийх ёстой гэсэн үг шүү дээ тий. Үйлчлэлийг нь өөрчилж ижил үр дүнгийг өөрчилнө. Тэгвэл үйлчлэлийг нь өөрчлөхөд биднэрт айдас төрж идэг. Тэгэхээр айцаа тэрвэрэд урагшил буюу хэрвээ танд айдас төрж ивэл та шин зүйлийг туршиж үзэж байгаа юм байна. Шин зүйлийг туршиж гэдэг чинь шин замаар яваад өөр шин үр дагавар урд хожид таны мэдэрч байгаагүй цоо шин тэр үр дагаврууд гарах юм байна. Тэгэхээр та угаасаа бидний мөрөөдөл чинь урд нь мэдэрч байгаагүй очиж үзэж байгаагүй тэр зүйлсүүдийг л мэдэрч очиж үзэхийг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр айдас төрхөөрөө би айгаад байна би чадахгүй юм байна биш айдас төрөх нь
ойлгомжтой шүү дээ. Би урд нь хийж үзээгүй зүйлээ хийж үзэж байгаа юм чинь айхан ойлгомжтой шүү дээ. Айж байгаа тусмаа би шин зүйлийг туршиж үзэж байгаа гэдгийг маань миний баталгаа юм байна. Харин би хэрэг айдас миний дотор төрөхгүй байгаа л би хитрхи энгийн, хитрхи амархан эсвэл урд нь дандаа хийдэг байсан зүйлтэйгэл адилхан зүйлийг хийж байгаа юм биш үү гэж өөрийгөө бас чеклэх боломжтой юм. Тэгэхээр айдас төрж гэнэ гэдэг нь та өөрөө шин үр дагавартай, шин зүйлтэй нүрт болж байгаа хэрэг учраас айдас төрсөн үед боломжийг алдах биш, айдас төрөх юм бол зөв байна гэд айцаа тэрвэл боломжийг ашиглах ёстой юм байна. За 3 дахь зарчим нь болохоор төгс мөчийг бүү хүлээ гэсэн байна. Сэтгэл судлалд амьдралаа хойш тавих синдром хэмээх ойлголт бий. Энэ нь хүн дараа нэг өдөр бүх зүйл төгс болохыг хүлээсээр өнөөдрийн боломжийг үл ашигладаг зан төлөвийг илэрхийлдэг. Боломжийг ашиглахад ганц л зүйл хэрэгтэй. Төгс бус мөчөд итгэх зориг. Төгс цагийг хүлээгээд төгс цаг ирэхгүй юм байна. Төгс цаг чинь та хийгээд алхамаар өөрийнхөө ямиг хийгээд багаар жижигнэр ахиулж байх хугацаанд төгсрөөж багаар тэмүүлж байгаа болохоос ш төгс төгөлдөр цаг гэж хизээж ирэхгүй. Тийм учраас төгс биш цаг мөчөд итгээд зоригтойгоор эхлэх хамгийн чухал гэсэн байна. За дөрөвдөх нь болохоор жинхэнэ хүсэлтэд үнэнч бай гэсэн байна. Тэгэхээр яг нөгөө нэг боломжууд ирэхэд яг өөрийнх нь нөгөө нэг дуртай, өөрийнх нь сэтгэл зүрхийг нь хөглөж идэг тэр зүйл нь тэр боломж нь ирэхэд энээс нь тэр салбар илүү ашигтай юм шүү. Тэр бизнесийг хийвэл илүү дээр юм шүү ч гэдэг юм уу те. Яг өөрийнхөө чин үнэн хүслийнх нь тэр боломж ирэхэд өөр зүйлийг толгоогоороо бодоод сонгоод идэм байл да. Тэгэхээр тэр зүйл нь болохоор сүултээ утга учиргүй болоод эхэлдэг юм. Тийм учраас жинхэнэ яг өөрийнх нь чин хүсэлтэд үнэнж байгаараа тэр хүсэл чинь ирэхэд тэрийг яг нэг атгаараа гэсэн байна. За 5 дахь нь болохоор одоо эхэл гинэ. Сэтгэл судлалд үйлдэлт хийснээр сэтгэл зүйн даган өөрчлөгддөг гэсэн ойлголт бий. Бэлэн болмогцоо эхэлдэг биш, эхэлмэгц бэлэн болдог. Тийм болохоор одоо ингээд миний сэтгэл зүй бэлэн биш байна. Сэтгэл зүйгээ би бэлдэж байгаад эхэлнэ биш. Та яг одоо шууд өнөөдөр эхэлчих юм бол сэтгэл зүй чинь дагаад хүрээд ирэх юм байна. Тэрнээс үйлдэл хийгээг байх чинь сэтгэл зүйн төрүүлээд байна гэдгийг хүлээх юм бол тэгэл дахин хойшлуулаад байх юм байна. Хинч бүтэн уулыг нэг өдрийн дотор нурааж чадахгүй. Гэхдээ нэг чулууг хөдөлгөж дийлнэ. Тэгэхээр би бүтэн уулыг хөдлөгдөг болсныхоо дараа эхэлнэ биш. Өнөөдөр шууд эхлээд нэг чулууг хөдлөхөөсөө эхлэх ёстой юм байна. За ингээд нэгдүгээр бүлгийн маань гол агуулганд дуслаа. Нэгдүгээр бүлэг бол хүн одоо хоёр янзын харамсал байдгаас нэг нь бол хийсэн зүйлдээ харамсдаг харамсал. Гэхдээ хийсэн зүйлдээ харамсдаг харамсал бол цаг хугацаа явахын хэрээр дурсамж болдог. Одоо жишээ нь хүүхэд тахта бид нэг зүйлдээ ингээл амар харамсаал амар иччихсэн бол одоо бодоход инээдтэй байдаг ч юм уу зүйлсэд байдаг шүү дээ. Тийм учраас энэ хийсэн зүйлдээ харамсал бол ирээдүйд дурсамж болдог, бас туршлага болдог юм байна. Харин хийгээгүй зүйлдээ харамслал эцсийн мөч хүртэл харамсал чигээрээ байж бид нэрийг дотроос нь хэмэлж идэм байна. Тэгээд энэ хийгээгүй зүйлдээ харамслыг эдгээхийн тулд болохоор энэндээ харамсаад одоо шаналснараа энэ зүйлийг эдгээдэг биш ээ. Харин эсрэгээрээ та ирээдүйд үйлдэл хийснээрээ энэ зүйлийг эдгэх боломжтой гэсэн байна. Тэгээд үйлдэл хийх боломжийг шууд яг шүүрж авах 5 зарчмыг сая ярьлаа. Тэр 5 зарчим нь нэгдүгээрт өөрийгөө өшөөж дэмжих, хоёрдугаарт айдас бол дохио гэдгийг ухаарах, гурав дахь нь төгс мөчийг хүлээлгүй эхлэх, дөрөв дахь нь жинхэнэ хүсэл мөрөөдлөө дагах, тав дахь нь хийх цаг нь одоо гэдгийг ухааруулж өнөөдөр яг үйлдэл хийхээ гэсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр хизээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр намын 1-р бүлгийг ярьлаа. Тэгээ 2-р бүлэг нь бол бусдын бодлоос ангижирсан өдрөл чи өөрийгөө олно. Өөрийн дуу хоолойгоор амьдрах зарчим. 3-р бүлэг нь болохоор өчигдөрт уягдсан хүн маргаашийг олж хардаггүй. Өнгөрснөөс ангижрах зарчим. 4-р нь хорон бүр алдаж болохгүй амьдралын бэлэг, цаг хугацааг удирдах зарчим. 5-р бүлэг нь атаархал, өс хонзон бол өөрийгөө сөнөөх дайн. Сэтгэлийн хороо хүч болгож хуургах зарчим. За 6-р бүлэг нь чиний тойрог, чиний жинхэнэ дүр төрх, зөв хүмүүсээр хүрээлүүлэх зарчим. Дараачих нь 7-х нь мөнгөгүй сайхан амьдрал зөвхөн үлгэртэл оршдог. Санхүүгийн эрхчлөөний зарчим. 8-х нь ялагч болж амьд үлдэж, эцэст нь салах ёс гүйцэтгсэн хүн. Бие сэтгэлээ хамгаалах зарчим. 9-р нь аз жаргалыг зорддоггүй, харин бүтээдэг. Аз жаргалыг зуршил болгох зарчим. 10-р нь өглөө бүр та дахин төрдөг. Биологийн шинжлэхдэх зарчим гэдэг юм яг 10 тусдаа бие даасан зарчим байгаа юм билээ. Тэгээд энэ 10 зарчмыг бол яг ингээд шууд үргэлжлүүлээд уншихгүй энэ тэндээс нь уншиж болохоор яг тийм бие даасан яг системтэй бүлэг болгон дээрээ хэрэгжүүлэх аргачлалуудыг энэ бичсэн юм билээ. Тийм болохоор яг ингээд шууд дуржигнуулж хурдан уншихаасаа илүүгээр ингээд баг багаар яг гоё ингэж бидээ шингээгээд үйлдэл болгоод уншийдаа гэж бодсон үднэс 1-р бүлгийг нь
өнөөдөр ярьлаа. Тэгээ та хэд маань ч гэсэн бас өөрсдөө яг аваад уншаараа. Аваад унших юм бол нэлээд хэрэгтэй ном байсан. Тэгээд баг сард нэг бүлгийг уншаад яг тэр тухайн сардаа гоё энийгээ бясалгаад хэрэгжүүлээд явбал бас илүү үр дүнтэй хань болов гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.